Манай Рёскут зөвхөн өөрийнхөө хувийн уралдаандаа бэлтгэсээр нууцарын хоёр үг нь бол бэлтэж байгаа юм л та. Гэтэ өрсөлдөгчийн сонссон болохоор хэрвээ өөр ч муу юм болох юм бол дийдслийн сүүлийн уралдаан болох боломжгүй болно шүү дээ. Гэдэл чадлаараа болиулах гэж чадсан ч гэлээ боломжгүй л дээ. Маргааш нь ахын нээсийг харсан хүн хүртэл гараад ирчихсэн. Тэгээж бүр болоогүй ардаа далавчтай байсан гэдэл. Манай хүний хувьд бол яхахгүй мөн байсан юм байна. Гэтэ ягаад далавч хэрэгтэй болсон юм бол гэж түмэн бол толгойд нэргэлдэж байгаа. Ман дунд ганцаархна нэгэн л энэ дэлхий дээр байхгүй бас нэг дурсан. Рёсукутэй хүл амьдралын тулаан хийхээр сэтгэлээ бэлдэн зогсож байгаа энэ хүний бодолд. Каорило би төрүүлж явах болов Рёсуку төрүүлж явах болов. Хинч мэдгүй ямар ч уралдааны зар байхгүй. Замыг зөксүүлэн эсрэг ирж байгаа машиныг мэдээлэх хүнч байхгүй. Чимээгүйхэн цагаан ман дунд хоёр эрхэм нэлээд удаа хугацааны дараа уулзаж байна. ертөнцийн харахгүй талд нь хүл амьдрал яригдж байхад нөгөө талд нь бол амьдрал хэвээ урсаар хинч юм зүйл болж байгааг мэдэхгүй л байгаа. Зам дээр гарсанд бол өхлийн уралдаа эхэлнэ. Хаанаас эхлэх, хаа хүрэх, өксүрүү уруу юу аль нь ч тодорхой биш. За тэгэхээр энэ бүхэн хаанаас эхэлсэн бэ гэхээр 3 жилийн өмнө тэдний хүнд дурлсан. Тэр бол үнэхээр л үгээр хэлэхэд хэцүү хүн. Хүүхэд чихэрнээ том хүн шиг Рёсукугээс ч илүү гүнгүн зэгээр ухаалагаар боддог. Хоёр машины уралдаан гэхээс илүүтэйгээр дурсамжийн уралдаан болж байхад нөгөө улаан машинтай Икидача өмнөх хөшөөгөө авахгүй л агнаа зогсож байдаг. Өхлийн уралдаанд өөрөө ч мэдлгүйгээр дураараа орж ирсэн хүн. Өөрийнх нь хувьд бол уулын замын уралдааны дурмыг олондаа гიშгсэн нэгэнд анхаарал өгөхийг л хүсэж байгаа. Гэвч төдөлгөл урд нь явж байгаа цагаан өнгөтэй өрөвц явдалтай машины жолоочийг хэм болохыг нь ойлгодог. Харин тэр хүн уралдааны гэхээс илүүтэйгээр өнгөрснөө дурсаар Рёсуку хэдийгээр дэдэнгийнхаа крашиг нарьж үерхэж чадсан ч гэлээ. Түнд нийцэхээс нь багтан шийдсэн сүв залуу гэж байсан. Тэр бол ардаасан дааж байгаа тэр хүн. Зөөний хувьд ч гэсэн нэг ялгаахгүй өнгөрснөө дурсаж өрсөлдөгч агнах мөчийг хүлээсээр Ардаас мөргүл гэдэг бол ардаа хөтлөгчтэй машины хувьд бол тэгээл бүх зүйл дуусаа. Ямар ч тэнцвэргүй гэсэн үг шүү дээ. Энэ хурдан дээр бол гэвч урдлынхын жолооч нь өчүүгэн ч гэсэн сандарсан шинж алга. Ийм зүйл болно гэдгийг анхнаасаа л мэдчихсэн бололтой. Маш цэвэрх аргалаад л гарчдаг. Үнийг нь харж ирсэн нөхөр чинь бүр шок. Одоо бол юм R32 сануулгах харин ч эсэргээрээ гайхалтай түүхэн уралдааны гэрч болж байгаа гэдгээ зөнгөөрөөл ойлгоод эхэлчихсэн байгаа юм. Дараагуудаа мөргөлдөө бүрэн хонхолдуулах зорилготойгоор ташуу барилаар мөргөхсөн ч гэсэн түүнийг нь мэдсэн үг гэлтэй дэд дурдаа гаргаал явчихдаг. Саяны харсан зүйлдээ бүр нүдэндээ ч итгэсэнгүү. Тийм айхтар мэдрэмжтэй байна гэж байдгаа. Энэ хүнийг юу тийм аюулт болгоод байна вэ гэхээр ямар ч зүйл хийсээ айхгүй харин ч хурд өгөх юм бол Каорито урд уулзах юм байна гээл. Түүний амьдралд нь ганцхан тохиох хэрэг зүрх сэтгэлдээ бүр бат итгэжсэн байсан. Гэсэн чинь тэр хүн эцэг хийхээс үгчүүлд байгаад нэг л өдөр гэрэлж чадахгүй нэ гэж хэлсэн. Шалтгаан нь юу вэ гэж юу? Мэдээж урд нь явж байгаа баяа айлны царайлаг залуу. Одоо л уралдаан ширүүсэж байна. Хамгийн ар юм шиг бол хурданд нарийн гэж л зогч явж байгаа. Гэтэ хамгийн аимшигтай нь юу гэж? R32-ийн нутгийн зам байхад энэ зам дээр нь Такахаши Рёсуку анхудаага л явж байгаа шүү дээ. Нутгийн хүмүүс нь хүртэл энэ зам дээр дээд хурдаараа явахаас зүрхшээдэг зам байтал 3 машин бүр дээд хурдаараа нисэж үйдیں۔ Хүндхэн дурсамжууд урсан өнгөрч байгаа зам шиг л үе үеийнхнүүдэнд нь харагдаж байгаач. Энд чинь уралдаан шүү дээ. Халтхан анхаарал хаалгадуудад артаас нь гэтэж байсан баг гэмтэл үсэрж байгаа юм шиг л араажууд нь гараад ирлээ. Дараагийн болон дээр бүх зүйлүүд дуусгана. Ийм хүнд их биетэй машинаар эргэлтэн дундаа бүтэн савуулна гэдэг бол өрүүлийн хүртэн дээр ирж байгаа ачааллыг төсөөлөхөд ч ирэх. Ингээд л онголчлоо гэж утсаж юу вэ? Замын хажуу тэрх хөндийн төвийн энержиг амархан шилжүүлэх замын хөвөөр яваад эхэллээ. Одоо хөвөө болон замын гадаргууны зөрүүнээс болоод өрүүлийн хүртэн ирж байгаа ачаал хурдлах хэрэгэл улам ихсэж байгаа. Үнэхээр л байж боломгүй юм аа. Саяны үйлдэл бол цэвэр самбаачлах хурд. Түүний хувьд бол энэний энэ хазар хизээ тусгал гэхээс бүр хамаг уур нь хүрээл бүр төвчгийн аргагүй. Каоригийн хувьд бол аавынхны компани хөлдөөр нь босгосон өөр нэг томоохон хөрөнгө оруулагч компани захиралтай нь аав нь талархсандаа л өхнөөсөө тавьчихсан. Яхаарахгүй шулуун зам дээр бол 650 морины хүчээр зодоод л хажууд нь гараад ирж байгаа юм л да. Энэ үедээ бол баталгаатай эзэн цохилт хийгдгийг бүгд л дотроо мэдэрч байгаа. Ялчгүй л ихний цохилтоо яваад өглөө. Одоо л хашраны ард бол хатан цохиол байгаа. Гэсэн ч яагаад ч юм дахиад л боломжгүй гэмээр артлынхаа бүксийг шидээл тэнцвэрээ олоод өгчлөө. Яг үндэ бол тэгсэн юм шиг л дээ. Энэ бол физикийн хувьд бол мөрөхөөс өмнө хурдаа аваад жив хүчийг нь багасгаад ирсэн ба хаа хурдан дээр нь бөксөө шидлээл гаргачихсан гэсэн үг байхгүй юу? Айтас уур хилэнгээл бүгдийнгийн эсрэг хүчгийн оронд зүгээр л хүлээж аваад өрсөлдөгчөө маш сайн уншиж үйлдэл бүрийг нь уртаас тооцолж явж инэхээр л ямархуу төвчний хүн бэ гэдгийг нь одоо харж байгаа үстэй те. Рёсукугийн анхнаасаа энэ уралдааныг хүлээн зөвшөөрсөн шалтгаан бол түүнд үгээр хэлээд ойлгохгүй гэдгийг мэдж байгаа. Тиймээс л ямар ба нэг үйлдэл хийх хэрэгтэй. Тэр ч гэсэн хүн шүү дээ. Өнөөдөр уралдаж байгаа шалтгаан ч гэсэн тэр өд басных нь 2 жилийн болж байгаа. Ард нь явж байгаа иргэний хувьд бол хайртай дутааг л хүч чадах гэдээсэн. Үгснийх нь хойно зүг зүгээр л үргэлжлүүлээ амьдарч байгаад нь бүр үнэхээр л дургуун хүрээ дэвчиж чадахгүй байгаа байхгүй юу? Гэвч өндөө бол хамгийн ихээр шанал зовж байгаа хүн дэр штэ. Багцхан өөрчлөлж амьдрах хэрэгтэй гэдгээр л дугаарсан баг. Тэд хоёулаа л нэг зүйлийг хоёр талаас нь хараад байгаа. Нэг нь бодит үнэтэй илэрч чадахгүй байна гэж бодож байхад нөгөөх нь бол хоёулаа түүний хөл буруутай болохоор гэмших ёстой байхад чи бодит байдлаас утаагаад байна гэж бодож байгаа. GTR байсгээл торомсоо шалгаад ах юм. Байстай арай GTR-ын торомсонд ямар нэг асуудал гарсан гэж юу? Эсвэл арай тийм байж. Энэ удаа бүхний тусгай зүгтаа үхийгээ шахаж байгаа юм байна. Энэ удаа харин нэтийн энерги заргаа торомслоод сураад үлдчих чадлаа. Энэ нөхцөл байдал бол яг одоо торомт руу хөсөглөө үзэж байгаа нь хозовдоо шиг л байна. RT1-ыг нээвч гисэн дэндүү гимээр үр төвчний чадваруудын техникүүдийг удаадаар харсан болохоор балгүй таастай. Гэтэ ягаад ч юм дахиад л байн торомсоо шалгаад ах юм. Гэтэ яг улам хурдан нэмээд байгаа юм бол GTR урд дугуй замтайгаа сайн зурагтаа болчихсон бололтой. Бас дээрээс нь торомс нь үнэхээр л боломжгүй болчихж. Үнийг нь явалтаас нь анзаарсан болохоор яг талаараа Рёсуку айлэрт бодоод эхэлчихсэн. Арын тэнэг нь хөлдөө бэлэн байгааг нь мэдж байгаа болохоор аварч гэл үзээд байгаа байхгүй юу? Энэ нөхөр чинь гэтээ Каорид яалчгүй л хатурхсан юм билээ. За тэгээд өөрөө л мэдэхгүй юу. Чи надаас асандаа удахгүй харамсан шүү дээ. Аав чи ажиллаж эхлэх танай амьдрал хурдталд ороод байгаа та. Тэгээ жоохон боодохгүй юу за.
Гээд тухайн үед зүгээр л урандаа гэлсэн өгсөн. Түүнийг болон чахаж байсныг одоо л ойлгож байгаа. Одоо ихтэй нэгэнтэй л оройтсан. Бүх зүйл дууссан. Энэ уран зам түхлээсээр сонголт авахгүй. Гэж бодохтон зэрэг зурдлынхны нэвсийн хэдийгээр хүнд их биетэй. Ийм өндөр хурдтай явж байгаа хоёр машиныг зэрэг зогсоод дийлэхгүй гэдгийг мэдж байгаа ч гэлээ. Өөрийн биеэрээ зогсоох гэж оролцоор л байдаг. Үнэхээр Левсигийн торомс нь хоёр машиныг зогсоод дийлэхгүй гэдгийг нэгэнтэй л тодорхойлчлоо. Ямар ч гарц гаргалгаагүйгээр хоёулангийнх нь амин хөл рүү. Уг нь бол түн туслаагүй анхнаасаа л өөрөө зогсчихсан бол болох л байсан шүү дээ. Гэтэ түн тийм бодол орж ирээчгүй. Яг л энэ үед нардны явж байсан машин гүйцэтгүүлж орж ирээд түн туслаал эхэлдэг. Өөрийнхөө төлөө хоёрын хоёр хүн амнасаа үл хайхарж байгааг нь хараад их л цочирдж байгаа шиг. Хэдийгээр урталт нь хоёр машин байгаа ч гэсэн бараг л боломжгүйгээр ээжидэн зогсолтыг хийж явахдаа хоёулаа л анзаарсан. Каврын энд ирсэн байгаа гэдгийг. Урд өмнө нэг хязгаарч харж байгаагүй хоёр чаа дуу нэгтэйгээр сая энд кавер ирсэн байсан гэдгийг яриагаар л чимээг өхөө яриагаа эхлүүлж түүний л төрхтөг нэртээ ус энэ хэсэгт үнэртэх ямар ч боломжгүй штэ. Нэг ясны бараг л гайхамшиг байх. Түүнийг магадгүй каверэж аварсан байж болох юм. Эсвэл тэднийг энэ уралдаа албасаар Рёсукогийн гудамжны уралдааны төвшгөлийн уралдаан байсан. Өрсөлдөгч нь магадгүй тэр байсан болохоор ч тэрөө их л сэтгэл хангалуун байгаа гэдгийг түндэглэдэг. Тэр ч бас энэ удаа сайн ойлгосон. Энэ удаагийн уралдааныг хүлээж авснаас нь эхлээд түүнийч гэсэн өөртөө адилхан зов шаналж байсан гэдгийг нь ойлгосон. Бас өөрөө түнд төр хатуу үгсийг хэлээд өглөрөнд түлхсэн гэж өдөр бүр өөрийгөө зэмлдэг байсан ч тэр хүн чулуугаа одоо нуруунд дээрээсээ булгаж авах цаг нь болсон гэдгийг ойлгосон. Машинист нэг олон тав өггөө. Машин дээр нүсэн сэв зураас гэмтлийг нь хараад ямар хүүхэн тулаан босныг нь хараад ойлгочихж байгаа. Рёсукоч гэсэн өмнөхөөсөө хамаагүй зүйл нэг тийм тайвширсан төрхтэй харагдаж байна. Манай хүчнэр албасаа үерхэд эхэлсэн. Хажууд нь харж байгаа хүмүүсийн хувьд бол бүр шок штэ. Нэг жахан бацаа гарч ирсдээ техник муутаач гэсэн тэнийг хол цохиод ахаар. Яасан хэр манай хүн хатуу машины өрүүлийг мушгсаар хагаад хүчүүцсэн байгаа байхгүй юу? Өнгөө хажууд талаас нь гайхаадсэн нөхдүүдийн эрүүг нь дахиад малталж байгаа. Яасан хэр дахиад нэг 10 жилийн охин гарч ирэнгүүт ямар ч алдаагүй жиг гэд төгс цохилтыг хийж барайл. Нөгөө талд нь манайхад уруу зам дууралдаг машиныг 86 гэдэг юм мэдсэн бөөн баяр. Яг тэгэхээр 86-гийн эсрэг 86. Техникээр бол такомыг барах уу одоо байхгүй гэдэгтээ бат хөвлөрцөө байгаа штэ. Харин эсрэг багийнх нь хэд бол дийдслийнх нь одоо гайхах байх та. Тэгэл. Үнэхээр л энэ зама такоми Акинагийн уулыг 10 шиг мэддэг шиг л мэддэггүй байгаа байхгүй юу энэ. Эрийн чин нэрээ житээраа хийчихсан. Хуч ажилд орох талаар аавдгаа очиж ярилцсан байгаа юм. Яг юунаас л өөрчлөгдсөн бол гэдгийг энэ хэд бол мэдэхгүй л дээ. Мэддэгч боломж байхгүй маань. Аав нь бол одоо дугуугаа шалгаж үзэнгүүтэл хүүгийнхээ дэндүү сайжирчсан. Ямар ч шалтгаан мaldаггүй дугуугаа сайн ашиглаж байгааг нь хараад санаа зовж байдаг шүү бүр. Уралдах зам дээр ирээд дэндүү урт болохоор угаасаа урд урдын шигээ бүрэн бэлдэж чадахгүй. Хамгийн сандал талыг нь бүрэн цэжиж чадхаар тийм л зам. Уралдааны бэлтгэлийг хараад бүхий л анхаарлыг FT-дээр төвлөрүүлж мэдээллийг нь цуглуулж тушаасан. 86-ыг бассандаа бол биш шүү за. Уралдаан ч угаасаа мэдээлэл нь байсан ч гэсэн ашиглах биш. Угаасаа л төрүүлнэ идэж болооч. Энэ зам дээр бол боломжгүй явдаг нэг юм бохгүй юу? Такоми Акинагийн хууланд хэрвэлээ. Яг л тиймгээл ойлгочихсан юм. Дийдслийнхэн бол Гүмамж итгэл найдвар нь болохоор дайсентер гэхгүйгээр Гүмамжийн бүхэл хүмүүсийн сүлийн уралдааныг нүцгэр ирсэн. Энэ удаагийн уралдаан нь ямар ч боломжгүй гэмээр тийм л том хоёр төсөл хоорондоо тулах гэж байгаа байхгүй юу? Тиймдээч нэлээд олон томоохон хүмүүсийн анхаарлыг татсан. Зөвхөн та нар төсөөл заяа. Мэргэжлийнхэн хүртэл үцхэр ирсэн тийм л гэд бодчих. Дийдслийнхэн бол одоо хүртэл ямархуу хэмжээний хүмүүстэй уралдаад нэг ч ялагдаагүй ирсэн билээ дээ. Харин эсрэг талаас бол түүнээс ч өштэй олон жилийн доктортой бүр улсынхаа хэмжээнд нэгт байдаг томоохон баг. Ячаага тэдний нутаг дэвсгэр дээргээл бодчих. Рёсукой хүртэл өрсөлдөгчөө судлаад сүртгэр хэмжээний тийм л хэмжээнд. Яавч гудамжны уралдаанд тохирохооргүй томоохон судалгааны алба, санхүүгийн алба байна гэхээр л амар уустай. Хажууд манай хэдийг болж өөр л өчүүхэн баг заяа. Гэсэн чи юу вэ энэ хурц ээжээсээ цуслаад өгөөч би нэвтрүүлэг үзмээр байна гэж гоншонжидэг шүү. Бүр яг өмнөх үеийн такоми заяа. Уралдах ямар утга учиртай ойлгохгүй байна. Угаас л машинууд ч явах зөрүүлтэй байтал юунд нэг тлээ сүр болгоод идэг байна гээл. Энэ арднаас ягаад цантаа ахгүй ч бүр мэргэжлийн томоохон уралдааны газар ажиллаж байгаад тусдаа гараад хуваараа юм хийдэг болчихсон нэлээд том нөхөр юм бэлээ штэ сонноос. Амирын өрсөлдөгчийн үзүүлсэн бүхэл уралдаанууд бол өнгөрсөн шөнийн хэмжилтүүдээс үндэслээд FT-ийн чадамжийг нь бүрэн судлаад контрорлох бүхэл боломжтой технологиудыг NSX-тэй хийсэн байдаг шүү. Тооцоолол нь хүртэл амир. Жишээ нь нэг хэрэглэн дээр моторын хүчний ялгаанаас үүдэлтэйгээр 1 секундын урд гаргах боломжтой. Тэгэхээр 12 хэрэгл өнгөрөхөд л 10 секундын зэрэг мотор нь гаргах чадaltaй гээл. Шингэн тохиролцсон машинаараа нэг төрөг гэж үзчихэл ирсэж аах нь хүрээд ирсэн байдаг шүү. Бүр төрөл арилтсан бэлээ задагчаа. Энд ирсэн шалтгаан дүүгээ дэмжинд бол за яг дотн биш чиглээ дүүн шүү дээ. Эхний уралдаа өгсөөрд араас нэхлэн манатал. Бараг л булсан бүр дээр байгаа хүмүүсийн чихэн сортолцоод шар усулсан тийм л том тулаан. Судалгаагаа маш өндөр түвшинд хийсэн хүмүүний араас харах нь ямар ч илүү үйлдэл байхгүй бүхий зүйлийг төгсмэд. Ийм хүнийг чи бараг л ялах боломжгүй юм шүү. Гэх бодол хүртэл орж ирж байдаг. Ах нь бол дүүгээ томоохон төсөлд өөрийгөө хүлээд дэлгүүгээр ялсан ч ялагдсан ч хөвчлөлтөд аваарай л гэж үзэж байгаа. Нөгөө талд нь бол хүмүүс ялахын тулд ямар хичээлээд ялагдах ямар ч боломжгүй их асар их дарамттай байж байдаг. Энэ хоёр ч яг адилхан мэдрэмжтэй сөрөл уралддаг. Хурд хүч гэдэг зүйлийг өөрийгөө олгосон залуус. Яалтчгүй л энэ хэд бол хамгийн сүүлийн үеийн гих бүхий л тоног төхөөрөмжийг ашигладаг. Хаана яаж явах уу гэж маш нарийн төлөвлөсөн. Бүр секунд дойлтон хэмтсэн гараад байгаа байхгүй юу? NSX гих галзуу үнэтэй хүчтэй хөдөлгөөртэй машины хувьд бол дунд заа хурд давалт булангаас гарах хурдаг ил. Бараг л өөлөх зүйлгүй машин. Ийм аимшигтай машины эсрэг хурд хүч авалтыг нь хараа сандраад дагах гэж оролдсон дугуйнд ачаалал өгөх юм бол тэгээл дуусаа. Замын төсөөлөх хэсэгт бол хожидны гэдэг нь баталгаатай л гэсэн үг байхгүй юу? Манай үжи явд өдөг хүртэл ямар хурд толгоонуудыг хийж ирсэн бэлээ дээ. Тим юмд бол барь цалтгааргүй л болчихсон байлээ.
Өөнөрөд энэ бацаан чи уруу зам дурлт хөөхд штэ. Яна одоо тоглолцсон цагтаа очоогүй. Одоо яаж штэ юм блэ? Харих юм бол ээж бүр амар загнах байх та. Ийм утгагүй зүйл анханасаа яах гэж оролцохыг зөвшөөрдөг байна. Гээл бодолд авц байжээс чаа. Үүе хүүхдээ машин дуртай болохоор л ирсэн юм уу? 10 жилийн хүүхчиг л харагдаж байгаа. Бити ингэ санаа алдаад байл да гээл бас л хөрхөө. Урдуур нь хоёр машин сүгнээл өнгөрөхөд хүмүүс ягаад ч мутгагүй урт хугацаанд хүлээж хэсэгхэн зурдал маш их баярлж хөөрөөл их л ачаа. Гэтэ энэ бацаа үнэхээр амар за. Хойж авах ерөөсө хөвгөлтэй харагдахгүй байх юм. Харин нарийнхан шар машин ягаад ч юм үнэхээр сул талдаа байгаа хэрнээ нэмсэлж байгаа юм шиг харагдаж байна. Гээл. Одоо бол бүхэл төлөвлөгөөний дагуу араас явж байгаа эвтэйгийн дугуй нэлээл үргэлжсэн байх хэвээр. Гэтэл яг л такуми шиг шилжээл явбал бүр галзуу. Манай хүн ч яаж дутгав. Олон сар хажууд нь бэлтгэл хийж байсан хүн байна да энэ ч одоо. Яг одоохийн явж байгаа хурдаар бол хинч зэрэгцэж явж чадхааргүй тийм л хурдаар явж байгаа. Гэтэл яг артан цав шиг дагж яваа Такаши Казуги гэх нөхөр үнэхээр л галзуу нөхөр байна гэдгийг багаагаар ухаарж байгаа. Манай хүн цаг тавиад дурлаад байсан да. Хамгийн амжилттай сүүлийн 2-7 хоногийн турш замд бороотой мантай гэл ямар сад тулгарсан байлаа нэг л цагта 1 секундтэй ямар ч зөрүүгүй барианда ирж яваа гээл анхны хүртэл одоогийн кейсүүг хамгийн сайн байсан үетэйгээ харьцуулж чадхааргүй тийм л өндөр түвшинд очсон байгаа. Эцсийн уралдаанаас өмнө дүүгээ ийм түвшинд очсон байгаад нь маш их бахархаад л хоёр машины явдал нь бүр яг л хуулчихсан үгэлтэй адилхан. Хүмүүсийн хувьд бол ийм хол явж байхад FT одоо болтол яг ард талд нь яаж явж чадаад байгаа юм байж байгаа хаал. Өдөрт бол тоцоолоор бараг 15 секундын зөрүү үүсгэр олчихсан байх газар шүү дээ. Маш их цаг мөнгөийг зарцуулсан FT-гийн сүүлийн бүхэл уралдаануудыг цаг секунд бүрийн тооцоолон үзүүлж чадах бүхэл потенциалыг нь тооцож чадсан гэж бодсон л өөрөө хамгийн том алдаа болчих гэж. Ийм бол анханасаа явна гэж бодоочгүй байсан шүү дээ угаасаа. Үнэхээр их сандраа яг юу буруу байгааг нь үнэхээр л ойлгохгүй. Өдөрт бол түүний хэлснээр 15 секундын зөрүүтэй холболсон байх байтал энэ дөрөв хөрөмн нөхцөлөл яг юу вэ? Замын тал хүртэл явна гэж бодоочгүй байтал юу вэ? Хоёр дахь тойрно гэж анханасаа хинч тооцоолоогүй шүү дээ. Дараагч үлдээ. Канагава мужид ирснээс хойш манай хүч ямар ч их хурдаараа явсан биш. Хэмжилт байгаа гэдэг утгаараа хэрэгтэй болонгууд дээр л хурдаа гаргаж босд үед нь хүчээ нөөжөөс юм байна. Стратеги. Ерөнхийдөө бол дээд цэгийн мэдээллийг огт өгөөгүй гэдэг чинь л өөрөө маш том нууц өдр болчихж байгаа байхгүй юу? Хин ч энэ уралдааныг хоёр тойрог гарна гэж бодоогүй байтал хоёр дахь тойрог хэлчихлээ. Ах бол анхнаасаа л мэдчихсэн мэт. Тэр хүүг нь бол бахаргаал ялагдахгүй байх ёстой гэсэн тэнэг дарамтууд авч хаяж игнээсээ хөвчлөлтүүд бүхний мэдрэмжэндээ даатгч бол гээл. Зам нэлээ урт болохоор хийнийхэн дугаадаа нэлээл илэгдээд эхэлчихсэн байгаа. Тэгэхээр 3 дахь тойрог гарах бол ямар ч боломжгүй байх. Гарах юм бол FT ялагдах нь мэдээж зүйл болно. Тэгэхээр энэ тойрогт бүхнийд ажиллах хэрэгтэй. Араас нь харахад яаж чарсан дээд урдандаа өрөхгүй. Урсгалаараа л явж байгаа нь мэдэгдэж байгаа ч гэсэн дэндүү хурдан. Дэндүү ихэд арай л дэндүү машинаа мэдэрдэг ийм хялтаа уралдааж байна гэж зүгдэнд нь ч болж байгаагүй. Мань хүн ч ихтэй одоо яг ихний тойрогт цэцрэн гарчихсан болохоор одоо бол арай л эрүүл угаанаар сэтгэж байгаа. Хэдийгээр ихний тойрогт зэрэгсэж явж чадж байгаа нь гайхшрал төрүүлсэн ч гэлээ. Одоо бол FT-гээс NSX гэх машин илүү гэдэг нь марах зүйлгүй нэ. Гэтэл жолооны хүрдний ард сууж байгаа хүний хувьд гэх юм бол одоо ч гэсэн эргэлзэн гэвэрээ. Яг юун дээр алдснаа бүрөө ойлгохгүй бүхий л төгс байх ёстой байтал итгэж болох зүйл нэг ч алга. Өөртөө хүртэл эргэлдэж байна. Багтааг нь хөгжилтөж уралддаг байсансаа анхны хэлхийн өмнө юу гэж хэллээ? Сурсан бүхний гаргаж чи бол мундаг. Хамгийн сайхнаараа хөгжилтөд аваарай. Одоо л нэг зүйлийг ойлгох шиг боллоо. Ур чадвараар өрсөлдөгчний илүү юм бол заавал их юм бодоод толгоогоо гашлаж яах юм? Одоо байгаа үнэн гэх юм бол машиныхаа давуу талыг гаргаад өөрийнхөө нэцээлтэй. Өө саннаас энэ хүн маань мокод дурлчих шиг боллоо. Уралдаанч хүмүүс гоё те. Тойрог замын уралдаанч нар тэр дундаа яг л баатар шиг. Гээд л ярьж явах тэр улааж байгааг нь харж. Энүүтэй хоёр машин нисээ өнгөрөхөд бүх хийлсэлтэсөөр өмнөшөө биш хоёр машин хоёулаа л хөвгөлдөж байна. Тэгээд чөлөөг моко харж тоглоод төлөвсөн гарч байгааг нь хараад тэдэн татаархан би ч гэсэн дүнгийн хитэ зөвлөж чадхуулав гээл бүр их урам ачих шиг. Хоёр машин бол одоо л жинкнээсээ уралдаж байна. Хоёулаа л тэрний линда автаа. Одоо эсвэл үгүй гэсэн байр суурьтай. Энэ улан дэвтэгжсэн замын хугацаануудыг бүгднгийн энэ хоёр машин уландаа гişиж тоосондоо дарж байна. Хажуугаас үзэж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол агаар зүсэж байгаа хүчтэй салхины чимээнд л хамаг биеийн шар ус босоод л цагийнхын үзүүлэлтийг нь хараад авахгүй санаа зовцоо. Ганц л юм байгаа шүү дээ. Харахгүй дий төслөх гудамжны уралдаанд босоо юм байна. Аюулгүй байдлыг нэгт тавиачтэй. Уулын замд бараг сонсогдох боломжгүй агаар зүсэх хурдны чимээ. Ийм аимшигтай хурдыг харж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол өрсөлдөгч бай хинч бүгдэл ослол бити гараасаа гэж дотроо бодож байгаа ч гэлээ. Битүүгэн дотор атаргаастай. Энэ бараг л мөрөөдлийн уралдаан нь байх. Ийм л уралдаанд дурлаж үзхийг хүсэж байгаа шүү дээ бүгдээрөө. Яа харахгүй төвлөрөх чадвар чадварын зөрүүгээ лефтэд ямар ч сул талаалга. Урдах машин нүдэр мэгцөөрөл харагдах орчноос нь гарч байгаа ч гэлээ. Ийм хөгжилтэй уралдаан хийж үзээгүй болохоор дуусахыг хүсгүй тавьсаар гэсэн жилээ зай багаар тасарсаар. Өсвөр зам дүүг наран дүүг төрүүлж илэгддэг байтал хажралтай нур дугуун төрүүлээд илэгдсэн байх юм. Эндээс л хараад хоёр машины ажигтай урд нь харагдаж байгаа үстэй тий. Такумич зөнгөөрөө би яалгаад эхэлчихсэн. Багийнхан зөвсүр замын уралдаанд дуусаагүй байна. Сул тойрог дээр ялж чадахгүй бол 3 дахь тойрог гарч магадгүй гэхэд үгүй дээ. Байг цагтаа бэлтгэл хийдэг хүнээ өгөх юм бол энэ уралдаан ингээл дууссан юм шиг санагдаж байна. Ямар азар миний дайсан биш юм бэ? Хурд машиныг гүйцэтгэх тулд өөрийнхөө гаргаж чадах дэд турдыг хэтрүүлэн гаргаа хааллаж уртлынхаа илэгцэн дугуйгжүүл таасан байтал гинтл ур дууган шаргад бүр иргэжлээ. Өрсөлдөгчийн хувьд бол ард нь юу болж байгааг ч мэдж байгаа юм байхгүй нэг л темпэнд алга болчлоо.
хамгийн чухал сонирхолтой уралдаа хэлэх гэж байна гэхэд энэ бацаан чинь бүр явах хэрэгтэй байна гэж гүгээ өвчдөг шүү. Уг нь л уралд хуралдааныг нүдсэн бол их сонирхолтой байх хөтөл. Дид төслийн сүүлийн уралдааны өсвөрхсийг амжилттай дуслаа. Нөгөө бацаа чи мока дээр ирсэн ээ. Харж байгаараа би Такуми ахыг ялж магадгүй шүү. Гэснээр яваад өгдөө. За энэ хүрээ 5 дугаар бүлэг маань албан ёсоор дуусж байгаа. Одоо ганцхан 6 дугаар бүлэг л үлдсэн. За тэгэхээр бичлэг болгон дээр бэлэгтэй гэдсэн та. Одоо бэлгэнүүдээ албан ёсоор хэлчихэ. NFC-тэй дэлгүүрийн осор нэг ширхэг. Монгол бичгээр юм уу латинаар өөрийнх нь нэрийг нь бичээ зөвхний осор юм уу дэлгүүрийн осор хийх боломжтойгоор болгох. Тэгээд нэг ширхэг кликер. Тэгээд өмнөх хоёр бичлэгэн дээр хацтангууд маань одоо ч гэсэн бэлгийн ирээд авчаарэ. Гууж шүү. За тэгээд энэ удаагийн бичлэг ч гэсэн яг адилхан. Энэ бичлэгний комент хэсэгт нь өөрийнхөө инстаграмыг биччихүүлтэйгээрээ. Тэгээд би 3D принтерээр яг юу хийгээд байгааг гэхийг мэдхийг хүсэх юм бол энэ description хэсэгт байгаа вебсайт руу нэг ороод үзээрэй за. Би энэ вебсайтыг өөрөө хийсэн болохоор жоохон цариамаатай байж магадгүй. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. 6 дугаар бүлгийг яг жинхнээсээ хэлчихэ. Үнэхээр удаахгүй. Өргөж төвчээртэйгээр хүлээж идэг та нартаа баярлалаа. Баяртай.